Хонинд клиник үзлэг шинжилгээ хийх аргачлал. Малыг харж ажиглах шинжилгээ. Мал амьтанд үзлэг хийхийн өмнө малын хашаа хороо, ус тэжээл, газар орчны байр байдал, мал амьтны ааш аяг, малын баас, явах байдал зэргийг ажиглаж, малчинтай ярилцсанаар нэмэлт мэдээллүүдийг авна. Мал амьтныг тайван байх үед нь сайн ажиглаж, хэвийн амьсгалын тоо, ямар нэгэн зовоор, оёг байгаа эсэх. Хэвийн явж идээшилж, өвс тэжээлээ идэж байгаа зэргийг ажиглана. Харах шинжилгээгээр малын гадна байдал, тарга тэвэрэг, биеийн бүхий л хэсгийг харж ажигласнаар олон мэдээллүүдийг цуглуулах боломжтой. Үзлэг хийхийн өмнө шаардлагатай багаж хэрэгслүүд болох чагнуур, халууны шил, мөн илэрч байгаа шинж тэмдгүүдийг хөтлөх дагвар хуудас зэргийг бэлтгэнэ. Малыг барьж үзлэг хийхэд бэлтгэх. Мал амьтанд гадна үзлэг хийхдээ мал баригчийн тусламжийг авах хэрэгтэй. Малын биеийн толгойн хэсгийн шинжилгээ. Малын толгойн хэсгээс эхэлж клиник үзлэгийг хийнэ. Малын толгойн хэсгийг шинжлэхдээ ерөнхий байдлыг ажиглана. Үүнд толгойн байрлал, хөдөлгөөн, чихний рефлекс хэвийн эсхийг харна. Хамраас шингэн, гоождос гарч байгааг ажиглах, чиглэг биш, хуурай байх, эсвэл цэврүү, шарах үүсэг зэрэг хэвийн бус шинж тэмдэг байгаа эсхийг ажиглана. Амийг нээж, саласт бүрхүүл, буйл, хилний өнгийг ажиглаж, цэврүү, шарах, гэмтэл зэргийг шалгана. Нүдний саласт бүрхүүлийг шинжилнэ. Нүд нуугдах, гоождос, өрөвслийн шинж тэмдэг байна уу? Мөн харааны рефлекс хэвийн эсхийг шалгана. Нүдний дээд цовхийг татаад буцааж тавихад хэвэндээ ямар хугацаанд орж байгаагаас шалтгаалan шингэн алдалтыг тодорхойлж болно. Эрүүний доод булчирхайг барилж томорч өрөвссөн эсхийг шалгана. Малын биеийн зүүн талын шинжилгээ. Толгойн хэсгийг шинжилсэний дараа хоньны зүүн талын шинжилгээг хийнэ. Арьс усны ерөнхий байдлыг ажиглана. Далны урд талын булчирхай болон дунд чөмөгний урд талын булчирхайг барилж томорч өрөвссөн эсхийг шинжилнэ. Зүрхний цохилтыг чагнаж 1 минутанд хэдэн удаа цохиж байгааг тоолсноор хэвийн эсхийг тогтооно. Амьсгалын тоог цээжний ханд хэлэх байдлыг харж тоолох эсвэл чагнуурын тусламжтай гаргана. Уушгийг урд дээд, хойд дээд, дунд, доод хэсгүүдэд чагнаж хэвийн эсхийг тогтооно. Гүзээг барилж гүзээний агшилт хэвийн эсхийг шалгана. Мөн гүзээний шуугааныг чагнана. Хөл туурайг барилж өрөвсөл, яр шарах, цэврүү байгаа эсхийг шинжилнэ. Малын биеийн баруун талын шинжилгээ. Зүүн талын шинжилгээг хийсний дараа хоньны биеийн баруун талын шинжилгээг хийнэ. Ингэхдээ зүүн талын шинжилгээтэй харьцуулж бодох хэрэгтэй. Арьс усны ерөнхий байдлыг ажиглана. Далны урд талын булчирхай болон дунд чөмөгний урд талын булчирхайг барилж томорч өрөвссөн эсхийг шинжилнэ. Уушгийг баруун талд нь чагнаж харьцуулалт хийж шинжилнэ. Баруун талд элэг томролттой эсэх, гэдэсний шуугаан хэвийн эсхийг чагнаж шинжилнэ. Малын биеийн хойд талын шинжилгээ. Малын сүүлийг өргөж, аанус, шээсний сөв, үржлийн эрхтэн хэвийн эсхийг харж шинжилнэ. Чацаг алдалт, элдв ялгадас, шүүрэл, цэврүү байгаа эсхийг харна. Малын халууныг термометр ашиглан тогтооно. Малын дэлэнг барилж, өрөвсөлтэй эсэх, гэмтэж шархалсан, цэврүүдсэн эсхийг харж шинжилнэ. Та малд үзлэг хийсний дараа илэрсэн шинж тэмдгүүдийг дагвар хуудсандаа бүртгэж тэмдэглэж байх хэрэгтэйг анхаарна уу? Та бүхэнд амжилт хүсье.